Говьсөнбөр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн дизайн технологийн хичээлийн дадлага ажлын тайлангаар хүүхдүүд сүүдрийн урлагаар тоглолт үзүүллээ. Эхний 3 шалгарсан хүүхдүүдэд талархлаас гадна гар багжаар урамшуулжээ. За саналыг болгож надад үүд явж таваад үлдсэн мөнгөөрөө би гол самж болж байна. Говьсөнбөр аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн дизайн технологийн хичээлийн эрэгтэй сурагчдын 6-аас 8-р ангийн 9 бүлгийн 100 гаруй сурагч цовимл металлаар бүтээх төсөлт ажлаар багаар ажиллаж үлгэр зохиолоос сонгон сурагч бүр дүр бүтээж сүүдэр жүжиг тоглоулан танилцууллаа. Өөдөр технологийн металл технологид ороод төрүүлсэн. Тэр маш. Даалгавар ингээд төмөр уцаар ямар нэгэн урлан хийгээд танилцуулаад нөө үзэгч болгонд үзүүлээд өөрсдийнхөө хийсэн хилэн хар гэдэг төсөөлөл тэргүүн барилсан. Сэдвийг бид нэр өөрсдөө нөгөө нэг өөрсдөө олсон. Одоо дараагийн ийм хэвлэлүүд одоо хийж болох юм. Хийчихнэ гэж. Сургуулийн Хаан театр зохион байгуулсан энэ арга хэмжээг сургуулийн захиргаанаас дэмжиж ажиллаж 1, 2, 3 дугаар барилдсан ангиудад талархал болон гар багжаар урамшуулжээ. Одоо технологийн хичээл бол хүүхдүүдийн гар утасны дэлгэцийн хэрэгцээнээс салгах одоо хамгийн чухал хичээл болчиход байна л да. Нэгэсэнд одоо урууны нарийн одоо хөндлөн мэдрэмж ажиллах, нүдний ухааны ур илүүлэх ийм ажиллагаа одоо зүйлүүд жоох дутагдaltaй байна. Үүнийг идэвхжүүлэхийн тулд нэгдүгээр багийн ажиллагаа, багаараа ажиллах хэрэгтэй байна. Хоёрдугаар одоо яг өөрөө одоо гар багж буюу одоо гарын хөдөлгөөн, оюун ухаанаар одоо төвлөрж ажиллах ийм ажиллагаа шаардлагатай байна. За гуравдугаар одоо урамшна гэж байна. Өөрийнхөө бүтээлээс урам аваад цаашаа хөгжих ийм одоо дараагийнхаа алхмыг хийнэ гэдэг бол хүүхдүүдийн хамгийн том хөгжих алхам. Чи яг тийм гаргал том байгаа юм бэ?